20-р зууны Монгол улсын шашин төрийн нэр төцгөлтөн Завхан аймгийн Төдөвтэй сумын угуул, Башлоогт Дилав хотогт Жамсранжавын Чандар буюу Лагшин биеийн аттестат их шүтэнийг Америкийн нэгдсэн улсаас залхахын төтгөлийн үйл ажиллагаа гал 30 жилийн өвлийн дунд сарын шинийн 10-ны бэлэгдсэн өдөр Улайстай хотод боллоо. Ардчилсан намын дарагт нэр дэвшигчдийн бүртгэлийг 12 дугаар сарын 12-наас 17-ны өдрийн 16 цагт тавьсны дагуу нийт 6 нэр дэвшигчийг бүртгэж дуусгалаа. Энэ удаагийн намын даргын сонгуульд улсын хурлын гишүүн Эрдэнэт Батцаандан, ардчилсан намын дарга ерөнхийдөө дасан Алтбуяг, улсын хурлын гишүүн асан Ган Төмөр, ардчилсан намын гишүүн Чимэд Дорж нарын хүмүүс намын даргын сонгуульд оролцох эрхтэй болж байна. Харин ардчилсан намын дарагт өрсөлдөхөө хамгийн түрүүнд мэдэгдэж ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгөө өгсөн цагаан нэрээ татжээ. Индонезийн нисэх хүчний нисэх онгоц өчигдөр өглөө орон нутгийн цагаар 6 цаг 35 минутанд Папуа мужид тосолдож нисэх багийн 3 хүн 10 цэрэг амь өргөгдөжээ. Ослын шилтгаан цаг уурын тавгүй байдлаас усан байх магадaltaй гэж нисэх хүчний дараагаас Супратян мэдэгдсэн байна. Хөдөө аж ахуйн биржийг Галин их тодтолоор олон танигдсан Баатар өдөрт гаргалжээ. Хэд хоногийн өмнө хөдөө аж ахуйн биржийн төлөөлөн өдөртөх зөвлөл хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Нийгмийн даатгалын үндэсний төвлөл өнгөрсөн 7 хоногт хуралдаж илэгний C вирусын 5 эмэнд хөнгөлт үзүүлэхээр боллоо. Тодорхойлбол Харваны, Ледвер, Ледифос, Кисенат, Элфи, Верфас зэрэг 5 төрлийн эм үнэнээс 214-ийг тус бүр хөнгөлөхөр болсон. Өнгөрсөн 9 дугаар сарын 9-ноос хойш энэхүү 5 эмийг худалдаж авсан иргэд эм худалдаж авсан үнээсээ 210,000 төгрөгөөр асууж үнийн зэрэг нөхөж авах боломжтой байна. Төргийн мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж хэвлдэг болохыг цагдаахан илрүүлсэн байна. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхэн мөнгөн тэмдэгтийг хурамчаар үлдсэн 3 бүлэг этгээд буюу 10 гаруй залуусыг баривчилж эрүүг эргүүлсхэн прокурор руу шилжүүлжээ. Нийслэлтэй засмал замаар холбогдсон улсын наадмын морин уралдаан болдог газарт орчин үеийн цанын бааз барих нь алстаа жуулчдыг татахныг боломж гэж албаныхан үзэж байгаа. Жуулчдыг татах эхний бүтээн байгуулалт нь UB Resource цанын бааз юм байна. Цанын бааз туршилтын журмаар ажиллаж эхэлснийг өнгөрсөн баасан гарагт Монгол наадмын цогцлбор аргалагч дарга Болбаатар мэдээллээ. Цаг үр орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр 12 дугаар сарын сүүлийн 10 хоногоос хүүтний эрс чангарч зарим нутгаар хасах 45-аас хасах 50 хүм хүрч өдрөх төлөвтэй байна. Хүүтэн Монгол орны хойд бүсийг илүүтэй чиглэх юм а.